Сэдвийн танилцуулгыг хүлээн авлаа. Харин одоо оролцогчдыг танилцуулъя. Нэгдүгээр энэ дөр ачууд хол эмнэлгийн эмч Отгос сүрэнгийн алтан чимэг. Хоёрдугаар энэ дөр Марифоса бүжгийн сургалтын йога пилатесийн багш Санж Жамцын Пунсалма. Гуравдугаар энэ дөр Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн нийгмийн эрүүл мэндийн сургуулийн орчны эрүүл мэндийн танхимын ахлах багш доктор Гал сүрэнгийн Жаргал сайхан. Дөрөвдүгээр энэ дөр хоол зүйч Болдын мөнх жаргал. За оролцогчдыг танилцууллаа. Харин одоо мэтгэлцээний дүрмийг танилцуулъя. За мэтгэлцээний эхний хэсэг бол үзэл баримтлалын илтгэлийн хэсэг байгаа. Энэ хэсгээр багуудын ахлагч нар өөрсдийнхөө үзэл санааг одоо тайлбарлаад за үүний дараа дэмжлэгийн илтгэлийн хэсэг байгаа. Энэ хэсгээр багийн гишүүд багийн ахлагчаа дэмжсэн баримт факт судалгаа шинжилгээнүүдийг бол танилцуулна. За мэтгэлцээний дараагийн хэсэг бол модераторын хэсэг байгаа. Энэ хэсгээр миний бие өмнөх илтгэлүүдийг сонсоод дүгнэлт гаргаад багийн ахлагч нараас асуулт асууна. За мэтгэлцээний дараагийн хэсэг бол тайлбар хэсэг байгаа. Энэ хэсгээр би багуудад 15 секундын хугацаа өгнө. Энэ хугацаанд хоорондоо ярилцаад аль гишүүн нэмэлт илтгэл хилцүүлэх гэдгээ өөрсдөө шийднэ. Харин мэтгэлцээний дараагийн хэсэг бол нэмэлт асуулт хариулт хэсэг байгаа. Багийн ахлагч нар нөгөө багийнхаа гишүүнээс асуулт асуух маягаар дүүл мэтгэлцээ өрнө. Харин мэтгэлцээний сүүлийн хэсэг бол дүгнэлтийн хэсэг. Энэ хэсгээр мэтгэлцээ хэрхэн яаж өрнөв, өөрсдийн хувьд давуу тал нь юу вэ? Нөгөө талаас буруу зүйлс юу яриу гэдгийг өөрсдөө дүгнэж, модератор миний бие мэтгэлцээ ямар хөө болж өрсөн талаар өөрийн дүгнэлтээ хийгээд энэхүү мэтгэлцээ дуусна. За одоо мэтгэлцээнийг эхлүүлцгээе. Өнөөдрийн мэтгэлцээний сэдэв бол эрүүл мэнд нь орчноос илүү хувь хүнээс шалтгаалдаг. За тэгэхээр яагаад орчноос илүү хувь хүнээс шалтгаалдаг вэ гэдгийг одоо нотлоно хэмээн нэгдүгээр мэтгэлцэгчийг урьж байна. Сайн байцгаана уу, бүгдд нь орой мэндийг хүргэе. За өнөөдрийн сэдэв болохоор эрүүл мэнд нь орчноос илүү хувь хүнээс шалтгаалдаг. За хүн эрүүл байх үндэс нь ер нь бол тухайн хүний өөрийнхөө амьдралын өдөр тутамдаа хийж байгаа дадал, зан үйл, за одоо тий юу идэж ууж байгаа, юу ямар хөдөлгөөн хийж байгаа гэх мэтлэн эдгээр зүйлсээс шалтгаалдаг. Тэгвэл бидний өдөр тутамдаа хийдэг буруу дадал, зан үйл одоо жишээлбэл тий идэхгүй дасгал хөдөлгөөн, эрүүл бус хооллолт, хор зуршил, за эдгээрүүд нь болохоор өвчин үүсгэх нэг шалтгаан нь болж байгаа. Тэгвэл бид нэр одоо энэ хүү тий буруу зүйлсийг хийж эдгээр өвчнүүдийг болохоор ингэж үүсгэх шалтгаан болж байгаа юм байна. Темперамент дээр болохоор ер нь бол хүмүүсийг те сангвиник, холерик, меланхолик, за флегматик гэх мэтлэн дөрвөн янзаар ангилдаг шиг уламжлалт анагаах ухаанд болохоор тухайн хүмүүсийг өөрийнх нь төрлөх өвөрмөц чанараар 7 янзаар ангилж үздэг байгаа. Үүнд нь болохоор те хий дийлэнх, шар дийлэнх, бадган дийлэнх гэх мэтлэр 7 янзаар ангилдаг. Тэгвэл эдгээр ангиллууд нь болохоор одоо тухайн хүн тухайн эхээсээ буюу одоо гарахтаа ийм 7 янзын ангилтай. Тэгвэл энэ хүн ангиллаа өвөрмөц чанараа өөрийнхөө мэдсээр тухайн хүн ирээдүйд ямар өвчнийг тусах эрсдэлтэй. За ямар өвчнөр илүү өвчлөгчтэй гэдэг мэдэх боломжтойгоос гадна хэрхэн яаж хооллох уу, хэрхэн яаж амьдралын зөв хэм мандалтай байх уу, ямар дадал зуршлыг хийснээр тухайн ирээдүйд үүсэх өвчнөөс өөрийгөө урьдчилан сэргийлэх боломжтой вэ гэдгийг мэдэх боломжтой байгаа. За мөн дээрэс нь манай орны хувьд гэх юм бол одоо Монгол орн дөрвөн улиралтай. Тэгвэл эдгээр дөрвөн улирал хоорондоо солигдоход эдгээрийг дагаад бидний бие махбод дагаж бас тодорхой хэмжээр хямарж байгаа. Тэгвэл эдгээр улиралдаа зохицуулаад тухайн хүн ямар хоолтыг хэрэглэх үү те? Ямар одоо амьдрал дээр хэрхэн яаж ямар хот сал хөдөлгөөн хийх үү гэдгийг мэдснээр тухайн өөртөө үүсэх тухайн өвчнөөс өөрийгөө сэргийлэх боломжтой байгаа. За үүнд жишээд таад хэлээ л да. Жишээлбэл те зуны улирал гэж үзье. Зуны улирал бол одоо уламжлалт анагаахаар үзэхэд одоо энэ л болохоор ходоодны галын илч хамгийн бага буюу одоо тухайн хүний өөрийнх нь хоол боловсруулалт хамгийн одоо бага юу гэж үздэг. Тэгвэл энэ улирал бид нэр тохируулаад илүү хөнгөн чанартай хоол идэх. Тэгвэл тухайн улиралдаа одоо ходоод хоол боловсруулах хэрэгтний илүү их амрааж ирнэ гэсэн. Тэгвэл өвлийн улирал гэж авч үзье. Өвөлд бол одоо хоолны шингэлт хамгийн сайн улирал. Тэгвэл энд одоо бид нэр илүү их махан хоолой төлхөө идэж болно. Тэгснээр хоолны шингэлт илүү сайн байгаа учраас тухайн одоо өвчнөөс одоо өөрийгөө илүү сэргийлэх боломжтой гэсэн. Мөн дээрэс нь тухайн хүмүүсийн өөрийнхөө насжилтаар авч үзэх хэрэгтэй. Одоо жишээлбэл хөгшин хүмүүст гэж үзэхэд хөгшин хүмүүсийн уламжлалаар илүү хийм махбодтой. За залуу хүмүүсийн хэд шар махбодтой нэрээ хөвгт ихэд бадам бос. Тэгвэл эдгээр махбодод одоо ямар зүйл хийснээр эдгээрүүдийг ихсэгдв. Ямар зүйл хийснээр харин эдгээрүүдээс сэргийлэх үү? Юу эзнээс эдгээрүүдээс сэргийлэх боломжтой? Юу эзнээр эдгээрүүдийг илүү их нэмэх боломжтой гэдгээ тухайн хүн өөрөө мэдснээр илүү их эрүүл байх боломжтой гэж хэлээд байгаамаа. Баярлалаа. За, багийн ахлагчид баярлалаа. Үслэрэмтлийн ихтгэл маш ойлгомжтой байлаа. Харин одоо яагаад эрүүл мэнд нь хувь хүнээс биш харин орчноос илүү шалтгаалдаг вэ гэдгийг одоо Батлан Умын 3 дугаар мэтгэлцэгчийг урьж байна. За таны цаг явж эхэллээ.
За сайн байцгаана уу. Та бүхэнд орой мэндийг хүргэе. Бишүүсийн нийгмийн эрүүл мэндийн сургуулийн багш Жаргал сайхан байна. За миний хувийн зүгээс ягаад хүний эрүүл мэнд орчны эрүүл мэндээс хамаардаг вэ гэсэн үндсэн 4-5 үндэслэгийг цагтаа багтаагаад тайлбарлая. За нэгдүгürt хүний эрүүл мэндийг 100% аваад үзэх юм бол дор хаяж 25% нь бол бидний хүрээлэн байгаа орчноос хамаардаг гэсэн дэлхийн эрүүл мэндийн байгууллагын тодорхойлолт байдаг. Гэхдээ энэ хувь бол Улаанбаатар хот ялангуяа Монгол улсад бол агаар ус хөрсний бохирдолтой байхад бол энэ бол 25% бол 30-аас 40% хүртэл ялангуяа бохирдол өндөр өвлийн улиралд бол 30-аас 40% хүртэл нэмэгдэх боломжтой гэж тооцож байна. За мөн хоёрдугаарт бид нэг газраас суурин амьдардаг. Тэгэхээр энд бол хуримтлагдсан нөлөөлөл байгаа. Дараагийн үйл бид нар дахиад өртөнө. Тэгэхээр энд бол бидний эрүүл мэнд байнгын тасралтгүйгээр өртөж байгаа учраас орчны асуудал бол чухал юм аа. За 3-дугаарт доктортой хөгжлийн зорилтын 3, 6, 7, 11, 13 нийт дор хаяж 6-аас 7 зорилт нь бол орчны эрүүл мэндтэй шууд холбоотой орчны эрүүл мэндийг дэмжсэн, орчны бохирдлыг бууруулахаар чиглэгдсэн ийм зорилтуудыг дэвшүүлсэн байгаа. За 4-дүгээрт орчноос шалтгаалсан өвчний дарамтыг олон улсын судлаачид болон дэлхийн эрүүл мэндийн байгууллага эрүүл мэндийн яамнаас тооцдог. За энэ тооцоолыг аваад үзэхээр нийт хүн амын нас баралтын 10% нь бол дор хаяж 10-аас 15% нь бол орчны бохирдлоос шалтгаалдаг юм а гэсэн тооцоол байгаа. За энийг бодит тоогоор аваад үзэх юм бол жишээлбэл жилдээ Улаанбаатар Монгол улсад бол дотоод орчны агаарын бохирдлын улмаас 3,000 хүн ойролцоогоор за гадаад орчны агаарын бохирдлын улмаас 4,000 хүн ойролцоогоор нас бардаг гэсэн бодит тоог бол дурдж болж байна. За 5-дугаарт орчны бохирдол энэ агаарын бохирдол бол ялангуяа хүүхдийн биднэрт нөлөөлөө зогсохгүй бидний ирээдүйд хамгийн ноцтой нөлөөлдөг юм а гэсэн судалгаанууд бол хэвлэгдсэн байгаа. Ялангуяа хүүхдийн танин мэдэх, өсч хөгжих, боловсрох хамгийн чухал зүйл бол орчин байдаг. Тэгэхээр энд орчинд бол бидний энэ хүрээлэн байгаа орчин бол хим, физик, биологийн бүх бохирдлоор бохирдох юм эрсдэл байдаг. За тэгэхэд хамгийн сүүлд нь бид орчныг ярихгүйгээр хоол хүнс, аюулгүй байдал гэж ярих боломжгүй. Тэгэхээр ягаад тэгэхээр энэ бидний наад захын хэрэгжилж байгаа хоол хүнс хүртэл тодорхой орчинд ургаж боловсрож байгаа учраас бид бол орчны асуудлыг бол зайлшгүй хөндөж энэ бол хүний эрүүл мэндэд бол зайлшгүй нөлөөлдөг юм гэсэн судалгаанууд байгаа. За хамгийн сүүлд нь хэлэхэд олон улсад бол нэг эрүүл мэнд гэсэн ийм баримтлал байгаа. Энэ болохоор хүний эрүүл мэнд бол орчин, мал амьтнаас бас зайлшгүй шалтгаалдаг шүү гэдэг ийм баримтлалыг бол олон улсад мөрдөж ажиллаж байгаа. За анхаарал хандуулсан байна. За Ницах багийн ахлагчид баярлалаа. Одоо мэтгэлцээний дараагийн хэсэг рүү шилжиж, дараагийн хэсэг бол дэмжлэгийн илтгэлийн хэсэг. За тэгэхээр 2 болон 4-р энэ дэр. За нэгнийхээ яриаг бас дундаас нь таслаад ницаагаад орж ирэх бүрэн боломжтой шүү. За арай одоо 2-р мэтгэлцэгчээс эхлэе. За таны цаг явж эхэллээ. Сайн байцгаана уу? Орой минь төргий. За Morpheus Arabic бүжгийн сургалтын йог пилатесийн багш Пунсалмаа байна. Тэгэхээр эрүүл мэнд нь хувь хүн одоо орчноос илүү хувь хүнээс шалтгаалдаг гэдэг одоо сэдвтээ хувь хүн өөрөө одоо орчноос шалтгааллахгүйгээр өөрийгөө эрүүл мэндийн байдлыг одоо хамгаалж чадна гэж үзэж байгаа. За тэрэн дээр одоо маш олон зүйл орж ирнэ. За өөрийгөө одоо аюулгүй байлгах, дасгал хөдөлгөөнтэй байх, эрүүл зөв хооллолтой байх. За үүнээс улбалаад гэр бүлийн хүмүүсийг гишүүдийг мөн эрүүл байлгах энэ дэр мөн холбоотой. За дасгал хөдөлгөөн жишээ нь уламжлалт ангах хооноос бол одоо хийшар бадган төлөвийг болон тэр төлөөс шалтгаалаад өөртөө тохирох хөдөлгөөнийг олж болж байна. За тэрэн дээр би болохоор йог пилатесийн багш байгаа учраас йог дээр илүү үндэслэж ярих гэж бодож байна. За йог маань болохоор хүний биед яаж нөлөөлдөг юм бэ гэхээр илүү одоо бусад дасгал хөдөлгөөнийг бодвол бүх бие, бүх эд эрхтэнүүд болон энергийн хувьд, сэтгэл санааны хувьд одоо үр нөлөөтэй гэж үздэг. За сэтгэл санааны хувьд жишээ нь ярихад болохоор стрессгүй байж бид нэр эрүүл байна. За гадаад орчингоос шалтгаалаад ямар нэгэн стресс дарамт ч юм уу одоо төвжрэл гэх мэт бүх одоо орчин гингүүт одоо дуу чимээ болон бохирдол, хөрсний бохирдол маш олон зүйл орж ирж байгаа. За тэрнээс хамгаалж болох боломжтой нөхцлүүдийг өөртөө бүрдүүлэх нь байна. За маш
боломжтой нөхцөл дээр жишээ нь стресстэх байдал дээр төвжирэл байлаа тэрэн дээр стресстгүй байх, тэрэн дээр зөв өөрсдийнхөө дүрм журмыг бариад явах ч юм уу ингээд жишээ татхад тийм. За тэгээд йог дээрээ илүү түлхүү бясалгал хийснээр бүх төрлийн одоо амьдрал тохиолж байгаа янз бүрийн стресс ямар нэгэн тохиолдлоор танд өвчин зовир ч юм уу юм зүйл орж ирэхэд тэрийг яаж даван туулах вэ гэдэг дээр илүү ажиллаж өгдөг. За тэгээд биеийн хувьд болохоор яг үгээр одоо өвчлсөн тулгуур идэрхтэн баг нуруу гэдэг энэ бүгд задраад явдаг. Энэ бүгд өвчлсөн үед аль аль дээр тулгуурлаж эмчилж явах уу хөнгөн үед яаж эмчлэх үү, хүндэрсэн үед яаж арга хэмжээг авах уу, хослуулж ийм болон энэ одоо хөдөлгөөний заслаар ингэж хослуулж эмчилж явах уу гэдэг дээр үндэслээд явдаг. За тэгээд яг хөдөлгөөн хийснээр яг үхээр хөнгөн өвчлөлүүдийг бол идэгж байна. Ялангуяа сэтгэл зүйн стресс бол маш хамгийн хурдан хугацаанд эмчлэгдэж гин гэж үздэг. За тэгээд ялангуяа одоо үе мөчний өвчин, нурууны өвчнгүүд хамгийн хурдан идэгж гин гэж үздэг. За тэгээ йогийн онцлог нь болохоор дотоод 5 сул эргэтэнд үйлчилж одоо эмчилгээ явагддагаараа илүү бусад хөдөлгөөнөөс илүү онцлогтой байдаг. 5 сул эргэтэнд яаж нөлөөлдөг гэхээр хорыг гадагшлуулах, за одоо йогийн байрлалууд буюу асананууд хийснээр одоо детокслох үйлчилгээ илүү явагдаж өгдөг. Тэгэхээр өдөр тутамдаа баярлалаа. Үлдсэн цагаа та хэсэг хугацааны дээр ашиглах боломжтой. Харин одоо 4-р мэтгэлцэгч рүү шилжүүлье. За таны хувьд яагаад орчин илүү нөлөөлдөг гэж үзэж байгаа вэ? За нэг чухал зүйл бол бид нар орон зай дотор амьдардаг. Бид нар зөвхөн одоо нэг арьсан доороо нуугдаад амьдардаг юм одоо бодгалууд ерөөс биш л те. Тэгэхээр бид нар одоо яг үнэндээ одоо хүний эрүүл мэнд ингээ муутахад хоол руугаа хандна, хөдөлгөөн рүү чиглэн, нойр руу чиглэн. Гэхдээ хамгийн чухал зүйл юу вэ? Бид нар зөвхөн амар хоолддог юм байна. Бид нар амьсгалаар хоолдог, бид нар арьсаараа хоолдог. Хооллох маш олон арга замууд байдаг. Тэгэхээр энэ болгон эргээд юу хэлдэг вэ гэхээр агаар ямар байгаа юм бэ? Бид нар тэрүүгээр чинь бас хооллож байгаа. Агарын задаргаа яг үндэ бидний ороод эдсэн хоол маань бүрэн задрах уу, дутуу задрах уу, хоруу чанартай бод зүсгүй үед агаар шиддэг. Тэгэхээр энэ тохиолдолд энэ бүрэн орж байгаа юм чанартай агаар байж чадж байгаа юм уу? Нэг, хоёрдугаарт нь одоо энэ арьсаар бид нар хоолдог. Тэгээ арьсаар янз бүрийн химийн одоо асар их янз бүрийн холцтой тос төрхлөг янз бүрийн тийм нийлэг синтетик хувцас хэрэгжилж байгаа мó. Энэ бол маш чухал. Тийм учраас харшил туурал гэдэг юм үүсэх боломжгүй нөхцөл төртөл ингээд арьсаар янз бүрийн хэрэгэлсээр хагаад хүмүүс үүсгэж идэв шүү дээ. Тэгэхээр энэ бол яалтгүй орчин нөлөө. За нэгдүгээрт нь. Хоёрдугаарт нь чухал зүйл юу вэ гэхээр одоо хараа жишээлбэл 1950 он одоогоос 75 жилийн өмнө бид нар биед хэрэгтэй байдаг витамин С-ийг нэг өдрийн түнг авахын тулд ганцхан алим идэх хангалттай байсан. Одоо бол яг үнэндээ 100 алим идчихэж хүрч байгаа. Тэгэхээр хангалтгүй байгаа зү. Энэ нөгөө яагаад ийм болж байгаа гэхээр хөрс энэ одоо энэ хоол хүнсийг чинь ургуулад байгаа хөрсний чанар муудсан байна. Энэ болохоор хөрс, ус, агаар гэдэг бол нэрсөө игчдүү гурав шиг юм гурван хос зүйл байхгүй. Энэ хүссэн үсээгөө хичнээн хүн өөртөө анхаарал тавьсан ч гэсэн хоолоо зассан ч гэсэн цаана занал хийлээ байж идэг. Энэ хөрс, ус, агаарын чанар дороотох нь бол тухайн асар эдийн засгийн одоо хохирол ацардаг учраас энийг бол хичнээн нэг хүн ганцаараа шийдэхгүй ч гэсэн энэнд бол тодорхой хэмжээнийхээ хувь нөлөөг заашгүй оруулах явж байгаа хэвээр. Яг л энийг хүн үүсгэж байгаа. Тийм. За тэгэхээр одоо яг энэ эрүүл мэнд одоо энэ орчин гэдэг бол бидний одоо амьсгалж байгаа агаар, ууж байгаа ус, одоо энэ хүртэж байгаа бүх энэ байгалийн шим одоо энэ орчинд ургаж бий болж байгаа учраас энийг бид нар хайхрахгүй орхих юм бол одоо яг бүр ийм үг байдаг. Дэлхий ямар хүн тийм байна гэж үг өгдөг. Тэгэхээр энэ хэрвээ өөрөө бохирдчих юм бол энэ дээр тийм эрүүл, сарвал, ухаантай хүн нийт массыг эзлэх ямар ч боломжгүй болчихж байгаа. Цаанаасаа хүссэн үсэг гэсэн үг тийм. Арай нэг өөртөө анхаарал хандж байгаа хүмүүс нь гардаг юм байгаас бусад масс ч үлдчихэж байгаа байхгүй. Тэр хүмүүсийг та нар одоо эрүүл мэндэд хайхраагүй гэж хайж юусэн болохгүй. Тийм. Тэр хүссэн үсэг нь хөрсний одоо усны агаарын байдал гэдэг бол хүмүүсийг өвхүүлээд байна, өвчлүүлээд байна. Дээрээс нь ирээдүйд маш их зардал гаргаж байгаа зүйл болж байгаа учраас энэний хажуугаар одоо нүдэн аниж ихэд таглаад өнгөрөх ямар ч боломж байхгүй. Тэгэхээр энийг бол ерөөсөө хүний эрүүл байхыг шийдэж байгаа хамгийн том одоо нөлөөлж байгаа хүчин зүйл гэж би үздэг. Мэдээж хоол чухал, мэдээж хөдөлгөөн чухал, нойр чухал. Гэхдээ одоо энийг ямар цагт юу нөлөөж чухал вэ гэдгийг бид нар онцолж мэдчих хэрэгтэй. За баярлалаа. Та өрх үлдсэн цаг хэсэг хугацааны дараа ашиглаж болно. За арай одоо 2 дугаар энэ төлөө шилжүүлье. За тэгэхээр хувь хүн өөрөө зөвхөн хувь хүн дээр яригадаад байгаа боловч энэ дээр жишээ нь гэр бүлийн хүмүүс гэж орж ирнэ. Нэг гэр бүлд нэг йог гэж байгаа хүн байлаа гэхэд үргэлжлээд хажуу ойр тойрныхоо одоо хүмүүсийн эрүүл мэндэд анхаарч эхлэхтэй бүр одоо тэр хүнийг дагуулад йогийн зааланд ирдэг юм а гэхэд тэр хүний эрүүл мэндэд нь гэр бүлийнхаа эрүүл мэндэд эрүүл зөв хоолт гэдээ орж ирнэ. За йог, пилатес гэх тэгэнгүүт зөвхөн юм хөдөлгөөн гэж бас ойлгож болохгүй. Энэ дээр ерөөсөө бясалгал болон хоол, зөв хоолт, зөв биеийг авч явах гэдэг ингээ орж ирдэг. Зөв биеийг авч явах дадал зуршил бүтээх тусмаа одоо эрүүл зөв амьдрнаа гэж үзэж байгаа. Тэгээ эрүүл зөв
амьдралын одоо нөхцөлд маань юу орж ирж байгаа юм гэхээр одоо зөв амьсгал, зөв хооллолт, зөв амралт, зөв бодол, зөв дадал зуршил, зөв дасгал хөдөлгөөн гэж орж ирж байгаа. За тэгээ хүмүүс маань ер нь өөртөө стресс үүсгэхгүйгээр гэртээгээ хамгийн ойрхон одоо йогийн төв дээр очих, дасгал хөдөлгөөн хийх төв дээр очих юм уу ингээд стрессийг үүсгэхгүй байх тусмаа эрүүл байх боломжтой гэж үзэж байгаа. За баярлалаа. За 4-р өндөрт цаг болсон байна. Зөв. За тэгэхээр энэ дээр ийм л дээ нөгөө хүнсний чанар мууцсан үед ер нь бусад одоо энэ агаарын хөрсний усны бохирдол маш хүчтэй хүнд нөлөө үзүүлдэг. Тэгэхээр энэ бол эргээд нөгөө бид нар одоо манай Монголын нөхцөлийн үед бидний хүнсний байдал дорой байгаа нь үнэн. Бид нар хичнээн мал аж ахуй орон одоо гурил болоод үр тарианы бүтээгдэхүүн одоо энэ хүнсний ногоо махыг бол ингээд өөрсдөө тариалаад тодорхой хэмжээгээр хангаж байгаа шин бүгд одоо ихэнх хүнсний их сурвалжууд гаднаас болсон. Тэгэхээр энэ бол эргээд яг үнэндээ энэ манай одоо жишээл манай Монголын уул нь хөрсөн сайн уу гэв сайн. Одоо нэг гаагаас жишээлбэл Монголд 1.5 тонн ургац улаанбуудаа одоо дунджаар хураадаг бол Америкт одоо жишээл ойролцоог 3.5 тонн байхгүй юу. Тэгэхээр энэ юу суудахтай вэ гэхээр газраас чинь их хэмжээний хүнс гараалах юм бол нэгжид оногдох тэжээлэн баг гэсэн үг байхгүй юу. Яалтгүй бид нэр хөрсийг ямар хөрсөн дээр ургаж байгаа хоол идэж байгаа юм. Ямар агаар дор ургаж байгаа юм. Тэр агаар чинь эргээд тэр чигээрээ агаар урс хөрс чинь нийлээд тэр чигээрээ нөгөө хүнд металлыг чинь зөөвөрлөгч болсон юм шүү дээ. Тэгэхээр бид нар хичнээн эрүүл мэндэд хувь хүн анхаарах нь маш чухал боловч эргээд хараа нэг тийм зайлсхийж чадахгүй хантай тулгарч байгаа байхгүй юу. Тэгэхээр энэ бол одоо нөгөө хар тулга яаж байгаа. Тэр цагаан будаанд байж лэн, тэр усанд байж лэн, хөрсөнд байж лэн. Одоо манай Умдны усны Улаанбаатарын одоо ойр орчимд авсан энэ 16 хутгаас авсан шинжилгээнд дээр 9 ундны усны хэрэгцээ хангахгүй байна гэж гараад ирж байгаа шүү дээ. Тэгээд судалгаа хийсэн чинь дараа яг цохих газрууд арга хэмжээ аваад явж байгаа. Гэхдээ энэ бол эцсийн дүндээ юу хэлж байгаа юм гэхээр Улаанбаатарын бохирдол, энэ хотын бохирдол хэтэрхий өндөр байна гэдэг хэлээд байгаа байхгүй юу. Тэгэхээр энэ бол бид нэр зөвхөн эрүүл мэндэд анхаарал тавьснаар шийдэж чадах асуудал биш ээ гэсэн үг. За баярлалаа. За энэхүү дэмжлэгийн илтгэлийн хэсэг бол өрнөлөө. За багийн гишүүд бол ахлагчаа тодорхой хэмжээнд дэмжиж явсан. Харин одоо мэтгэлцээний дараагийн хэсэг буюу модераторын асуулт хариулт хэсэг байгаа. За миний бие бол нэг 4 илтгэл сонсоод за нэг ийм зүйлс асуух хэрэгтэй байна гэд асуулт бол тэмдэглэж авлаа. За хамгийн ихний асуултыг би Ницах багийн ахлагч 3 дугаар мэтгэлцэгчээс асууя. За эхний асуулт юу гэхээр за жишээлбэл түргэн хооллолт биш үү? Түргэн хооллолтыг ингээд байнга хэрэглээд байнга одоо түргэн хоол идээд байгаа нь тухайн хувь хүний өөрийнх нь л одоо сонголт өстэй. Та энэ дээр юу гэж бодож байна? Тэгээ түргэн хооллолт нь тухайн хүний эрүүл мэндэд хэр их сөргөөр нөлөөлдөг бол одоо хүчээр амруун бол цутгаагүй шүү дээ. Бидний нэрлэж байгаа одоо фаст фуд гэдэг байгаа тийм энэ бол цэвэр хувийн сонголт. Гэхдээ энэ цаагаараа бол бизнес эдийн засгийн үргэлжлэлт явж байгаа учраас бид нэр шууд хориглох боломжгүй. Түргэн хооллолт гэдэг дээр яг бидний Ницах зөвийн сэдвийнхаа дагуу тайлбар өгөх юм бол түргэн хооллолтыг ямар ч хүнсний бүтээгдэхүүн тодорхой орчинд боловсруулад за түүхэн эдээсээ үйлдвэрт гарцуулаад бидний гар дээр ирж байгаа. Гэхдээ энэ түүхэн эдээс хэрэглэгчид хүртэл маш олон эзэгтэй цэгүүд буюу бидний нэрлэгээр HACCP буюу эзэгтэй цэг аюулын дүн шинжилгээг бид нар хийх шаардлагатай. Энэ юу гэхээр бидний гар дээр ирж байгаа хүнс эцсийн моментын дээр бохирдох эрсдэлтэй эсвэл анханасаа бохирдсон байх эрсдэлтэй. Тэгэхээр түүхэн эдийг хаана ургуулж байгаа, ялангуяа тэр түргэн хооллолтын хэрэглэж байгаа түүхэн эдийг хаана боловсруулж байна. За тэрийг хаана хэн түгээж байна гэдэг нь бас хамгийн чухал байна. Гэхдээ эцсийн дүндээ бол энэ бол цэвэр хувийн сонголт. Гэхдээ за баярлалаа. За дараагийн асуулт. За энэ дээр танд хэрэг тоо баримтайгаа бол хэллүүлэх оновчтой байна. За жишээлбэл бэлгийн замын халдварт өвчнөөр залуучууд хэр их нэгдүгürt өвчлөдөг вэ? Хоёрдугаарт бэлгийн замын халдварт өвчин тусч байгаа тухайн хувь хүний өөрөөс нь шалтгаалж байгаа юм шүү. За энэ дээр юу гэж бодож байна? Бэлгийн замын халдварт өвчин чинь хүн тусч байгаа бол нэг орчны бохирдлоос болоод ч юм уу тусахгүй байгаа гэж бодохгүй байна л та. Тэгэхээр яг хувь хүмүүсийн өөрсдийнх нь ухамсаргүй байдал одоо юу гэдэг нөгөө төвмийн дүрм гэж байгаа шүү дээ. Эхлээд төвч үнж бай. За тэгээд хамгаалт хэрэгэл гэх мэт чинь. Тэгээд сүүлийнх нь бол нөө арх сувтруулахундаа хэрэглэхгүй гэдэг ч юм уу те. Хүмүүс өөрсдийнхөө ухамсараасаа болоод эдгээр дүрмүүдийг зөрчөөд бэлгийн замын халдварт өвчин чинь аваад байна. Энэ нь өөрөө яг хувь хүнээс илүү шалтгаалаад байгаа юм шүү. Нэг орчин гэхээс илүү. За бэлгийн замаар дамжих халдварын хувьд бол тоо баримтууд халдварт өвчин судлалын үндэсний төвөөс маш дэлгэрэнгүй жил бүрийн тайланд бол ороод явдаг. Гэхдээ сүүлийн үед ялангуяа хүүхэд залуучууд залуу насныхны дунд бол нэлээд дэлгэрж байгаа гэсэн тоо баримтууд бол гарсан. Гэхдээ энэ дээр гол авах арга хэмжээ юу гэхээр олон нийтийг эрүүл мэндийн боловсрол олгох гэж байгаа. Тэгэхээр тэр сонголтод тухайн хүний мэдлэгээс боловсрлоосоо хамаарат сонголтын
сонголтоо хийж байгаа. Тэгэхээр тэр сонголтыг сайжруулахын тулд эрүүл мэндийн боловсрол олох юм шаардлагатай. Гэхдээ бид нэр орчинтой яагаад холбох шаардлагатай гэвэл орчин гэхээр бид нэр зөвхөн физик орчин хараад байна тий. Одоо нүдэрээ харж байгаа амьсгалж байгаа агаарч гарт баригдах тий усыг гарт барьж байгаа болж байгаа шиг. Гэхдээ энд бол нийгэм сэтгэл зүйн орчин гэж байгаа. Хүн бол хүнээр хүрээлүүлж байгаа. Тэгэхээр хүн хүнээсээ хамаарна. Хүний эрүүл мэнд бол бусдын эрүүл мэндээс бас хамаарна. Тэгэхээр хүний орчин гэдэг бол бас зайлшгүй байна. Сүүлийн асуулт. Тэгэхээр нөгөө илүү нөлөөлж байгаа зүйл чинь инженеэр ярил нөгөө 100% доор ижнийг 51% чинь илүү нөлөөлж ийн гэж тодорхойлох нь зөв үү? Та юу гэж бодож байна? Тийм үгүй гэж хариулж байна. Зөв үү? Хүнээс юу? Орчноос одоо ямар нэг зүйл 100% шалтгаална шүү дээ. Тэр нь доор иж 51% нь санал нийлжээвэл тэр зүйлээс болж гинэ гэж тодорхойлох нь зөв биз дээ, тий? Доор иж 51%. Орчноос эсвэл хүнээс юу? Биш орчин хүн гэлтгүй. Зүгээр альва юмны 51%. Тийм, доор иж 51%, тий? Тэнгүү та болохоор өөрийнхөө үзэл баримтлалт дээр ингэж хэлсэн байна л да. Ер нь эрүүл мэнд гэдэг чинь 25% нь орчноос хамаарат байна гэдэг. Тэгээд Монголд бол нөгөө агаар хөрсний бохирдол илүү өндөр байгаа учраас энэ доор иж 30-аас 40% гэдэг шүү дээ. Тэгэхээр үлдсэн нөгөө нэг 60% нь юунаас шалтгаалаад байгаа. Үлдсэн 60% нь нөгөө хувь хүнээс шалтгаалж байна гэдэг дээр та санал нийлж байна уу? За тэн дээр ялч энэ бол тоо баримттай. Гэхдээ энэ хувь хүн болгон дээр харилцаа адилгүй байж болно. Жишээлбэл над дээр минийх бол орчноос илүү хамаардаг байж болно. Тэгэхээр яг го санал нийлж байна. 51 бол илүү гэсэн. Гэхдээ тэр бол ганцхан фактор биш. Үлдсэн факторууд нь бол доор иж 3-4 хуваагдана. Доор үлдсэн за 60% нь бол хувь хүний зан үйл, за дээрэс нь эрүүл мэндийн тусламж үйлчилгээ, за доор иж 3-4 хүчин зүйлээс хамаарж байгаа. Тэгэхээр тэднэрээ бас хуваахаар бас нэг 20-30% болоод өвчөж байгаа. За баярлалаа. Танд нэг 25 секундын хугацаа болсон байна уу? Өөртөө ашигтайгаар ашиглаж болно. За ер нь болсон да. Болцсон уу? За баярлалаа. За харин одоо дараагийн асуулт буюу нотлох багийнхлагчаас асууя. За хамгийн ихний асуулт болохоор за жишээлбэл Улаанбаатар хотод бол мэдээж агаарын бохирдол өндөр байгаа. Тэгээ энэ хугацаанд бол хүмүүс маш их ханиад том үрж байгаа, уушиг нь өвдөж байгаа, хатгалгаа тусч байгаа хүмүүсийн тоо бол эрс өндөр байдаг. Гэхдээ нэг сонирхолтой зүйл ажиглагддаг нь юу вэ гэхлээр Улаанбаатар хотод агаарын бохирдол өндөр байгаа үед дулаан орон руу аялж байгаа хүмүүсийн одоо нэг ялгаа гарсан байна л да. Тэгээд дулаан орон руу аялж байгаа хүмүүс яасан гэсэн чинь дулаан оронд очоод би энэ одоо огцом дээрдээд ханиад томоо тэнцэнэ очоод нэг 3 өдрийн дотор 2 өдрийн дотор зүгээр болоод байгаа байхгүй. Тэгэхээр яаж ч утсан хувь хүн хичнээн өөртөө арчаатай байлаа гэд үнэхээр агаарын бохирдол ийм өндөр түвшинд байгаа тохиолдолд хүн угаасаа эрүүл байх боломжгүй юм шүү энэ хугацаанд. За энэ ихний асуулт. Одоо энэ утааны асуудлыг шилжүүл яриа л да. Одоо шилжүүл манай Улаанбаатарын хувьд гэх юм бол ер нь бол жил болгон л утаатай байдаг. Өвөл болохоор л энэ утааны асуудал угаасаа байдаг. Энэ бол тий урд өмнө байгаагүй, урд өмнө жил байхгүйсэн зөвхөн энэ жил утаатай болж байгаа асуудал бол биш. Жил болгон болж байгаа. Тэгэхээр энэ дээр болохоор тухайн хүн яах вэ гэхээр энэ асуудлаас энэс өөрөөгөө одоо эхнээс урьдчилан сэргийлэх боломжтой. Жишээлбэл зуны улирал, өвлийн улиралдээ тухайн хүн дархлаагаа маш сайн дэмжснээр өвлийн улирал одоо жишээл ханиад том өрлөхэд тэрийг хүн тусах хэвээр байтал өөрийгөө хөнгөн тусах боломжтой гэсэн үг байхгүй. Тэгэхээр үнийг болохоор урьдчилан сэргийлэх боломжтой. Одоо жишээлбэл та хэллээ шүү дээ. Монголд ингэж ханиад том ингэж хурж чад дулаан оронд очиод энэ ингээ хурдан эдгэрээд байна гингүүд одоо тэр дулаан оронд очиод тухайн хүнийх нь өөрийнх нь бас тархлааны тогтолцоотой буюу тархлаа нь илүү их дэмжигдэх тэр нөхцөл байдлаа орчноос бүрдүүлж очиж энд бас орчин бас тодорхой хэмжээнд ер нь бол нөлөөлж байгаа. Гэхдээ энд тухайн хүний өөрийн бас төрлөх ген гэж зүйл байгаа. Тухайн хүний генээс бас хамаарат одоо хоёр ижлэгэн ханиад туслахад хэн хэдийн хугацаанд яаж идэх үү гэдэг нь тухайн өөрийнх нь бас генээс хамаарч байгаа хгүй. Одоо идэж байгаа зүйлс гэсэн үг. Одоо тий дасгал хөдөлгөөнтэй идэвхтэй хөдөлгөөнтэй байна уу эсвэл идэхгүй байна уу гэдэг эдгээр зүйлтэй тухайн хүний тархлаанд маш их нөлөөлж байгаа гэсэн үг байна. За зөвхөн өвөл гэлтгүй зүгээр зуны үйлрэлд яриад үзье л да. Зун жишээ нь ингээл маш хэмжээний бороо ороод за тэр нөгөө хөрсний бохирдол дээр байгаа тэр их нэм бактери тэр их заван зүйлс чинь нөгөө нэг бараг л манад Улаанбаатар хотод нэг гол болцсон ингээ яваад байгаа шүү дээ. Тэгээд тэр үед хүн яаж үрдсэн сэргийлэх боломжгүй шүү дээ. Ингээ яа харахгүй тэрний заван ямаар хөлрөө туулахаас өөр аргагүй болчиход байна. Яа харахгүй машин эсвэл ингээ суучаад байна те. Тэгэхээр яа харахгүй орчин хувь хүн яаж чижсэн орчин үнэхэр хүний арьсны бохирдол одоо юу гэдэг эсвэл уушигны өвчлөл ч юм уу яаж ч нөлөөлнө гэдэг дээр та санал нийлж байна уу? Зүгээр нөлөөлнө гэдэг дээр. Ер нь бол би тодорхой хэмжээнд нөлөөлнө гэж үзнэ. Гэхдээ тухайн хүн өөрийнхөө хэм маяг одоо орчны өөрийнхөө зан үйлээ одоо зөв байлгах буюу те эрүүл хөдөлгөөний тусгаатай байснаас тухайн одоо хэр зэрэг нөлөөлөхөө гэдэг тэр зан үйлээс л хамаарна гэсэн үг. Амьдралын хэм маяг талцарлаа. Тэгэхээр дараагийн асуулт байна л да. За няцаах талаас сонсоход надад айгу зөв санагдсан юм нь юу вэ гэхээр за жишээл нь органик хүнсний бүтээгдэхүүний талаар ярьж байгаа байхгүй.
Хүн хичнээн одоо юу гэдэг органик хүнс идээд одоо өмнө нэг 60 70 жилийн өмнө байсныг бодвол илүү чанар нь муутцсан тухайн хүнсний. Тэгэхээр яхаарахгүй нөө бид нар ингээ эрүүл амьдрий гэдэг үг нь сонгочод идэг, эрүүл амьдрийг хичээгээд идэг. Гэхдээ бидний идж байгаа хүнс өөрөө чанаргүй одоо юу гэдэг инженеэр ирвэл гений инженерчлэлд орсон гэдэг ч юм уу те. За эсвэл нөгөө яхаарахгүй органик биш эсвэл одоо хөрснөөс бас болдсон байна гэдгийг би дөрөвдүгээр мэтгэлцэгчээс сонслоо л доо. Тэгэхээр яхаарахгүй нөгөө хувь хүнээс илүү бидний угаасаа хүнсний бараа бүтээгдэхүүнд байгаа эргэн тойрон бидэрт үнэхээр нөлөөлөд байгаа юм шүү. Жишээ нь юм ууя гэхээр яг сахар ороогүй эсвэл сахар орлуулагч ороогүй уух зүйлс үнэхээр бага байгаа гэдэг дээр та санал нийлж байна. Яг энэ тал дээр бас санал нийлж байна. Гэхдээ тухайн хүн яг юу сонгох вэ гэдэг нь хувь хүний өөр юм бас сонголт байхгүй тий. Одоо сахартай сахаргүй бүтээгдэхүүнүүд бол байгаа. Одоо үед бол тэг юм хөгжиж гисэн төрөлбөрөөр гарч байгаа. Тэнгүүд тухайн хүн одоо худалдаа авахч, одоо шилбээ худалдаа авахч яг аль зүйлийг сонгох уу, одоо алийг явах уу гэдэг нь тухайн хүний өөрийн бас нэг талаараа эрүүл мэндийн боловсралтай холбоотой гэсэн. Тухайн эрүүл мэндийн мэдлэгтэй ээжж энэ зүйлийн орс найрганд нь ийм байгаа юм байна. Ийм байгаа учраас энэ миний бид ингэж сөргөөр нөлөөлөх юм биш үү гэдэг тухайн өөр эрүүл мэндийн мэдгэтгүүнтэй байж бас зөв худалдаа авалт юм гэсэн үг байхгүй. Тийм учраас энд бас ялчгүй тухайн хүний эрүүл мэндийн боловсрал бас чухал нөлөөтэй гэдэг талаас би бас харж байна. Тэгэхээр хувь хүний эрүүл мэнд нь өөрөө мэдээж эдийн засгийн нөхцөл байдал, цалин орлого бас нөлөөлнө гэдэг дээр та юу гэж бодож байна? Тийм энэ тал дээр бол ялчгүй бас санхүү бол нөлөөлнө. Тийм. Санхүүгийн ялчгүй. Тэр хүн хичнээн ингээд эрүүл мэндэд анхаарыг гээд боломж олцсон байхгүй байгаа хүмүүс ер нь хэрэг байдаг. Ер нь бол одоо нийгмийн амьдрал одоо тэр зам Монголын нөхцөлд бол ер нь бол нөгөө нэг өртөг бол нэлээд өндөртэй болж байна. Тэгэхээр бас энийгээ дагаад тоон худалдаа авалдах чадвар хүртэл тагаад муурж байгаа. Тэгэхээр бас орчин одоо тэр нийгэм эдийн засаг бол бас тодорхой хэмжээнд нөлөөлж байгаа гэсэн үг л дээ. За баярлалаа. Та үлдсэн цагаа өөртөө ашигтайгаар ашиглаж болно. Миний хувьд болохоор ингээ харах юм бол тухайн одоо жишээлбэл орчноо болохоор өөрөө хинж зохицуулж чадахгүй байлаа гэж бодоход өөрийнхөө амьдралдаа хэрэгжилж тий одоо дадал зуршид хоолтой зөв сонгосноор өөрөө илүү эрүүл байх боломжтой. Мөн дээрс нь тухайн өвчин туссан ч тухайн өвчнийг хөнгөн тусах боломжтой байдаг байгаа. Ер нь бол урьдчилан сэргийлэх боломжтой. За баярлалаа. За энэхүү модераторын хэсэг өндөрлөж байна. Харин одоо мэтгэлцээний дараагийн хэсэг болох нэмэлт тайлбар хэсэг. За би багуудад 15 секундын хугацаа өгье. За аль илтгэж байгаа нэмэлт илтгэгчээр гарах вэ гэдгээ шийдээрэй. За цаг явж эхэллээ. Зүгээр л одоо сайн ярьсан санаагаа төгсөж ирнэ гэсэн үг шүү. За одоо мэтгэлцээний дараагийн хэсэг болох тайлбар хэсэг эхлэхэд бэлэн болсон байна. За нотлох талаас аль мэтгэлцэгчээр болсон бэ? 2 дугаар мэтгэлцэгч юм байна те. За харин одоо Ницахаас за 4 дугаар мэтгэлцэгч юм байна. За 2 дугаар мэтгэлцэгчээс эхлэе. За таны цаг явж эхэллээ. За сая жишээ нөгөө одоо эрүүл амьдрахад хувь хүнээс өөрөөсөө шалтгааллахад одоо эдийн засгийн байдал нөлөөлөх үгээ тэгж байгаа шүү дээ. Тэрэн дээр болохоор эдийн засгийн байдал тодорхой хэмжээнд нөлөөлөх ч гэсэн бас нөлөөлөхгүй маш бага хэмжээнд нөлөөлөхөөр байлгаж болно. За энэ дээр жишээ нь нөгөө йог пилатесийг заавал зааланд очиж хийх биш, онлайнаар суралцах боломжтой. Мөн үнэгүй ийм сургалтууд бичлэгүүд болон энэ Instagram болон Facebook гэд маш их тархсан байдаг. Тэгэхээр энийг ерөөсөө йог хийхэд гэртээ зөвхөн йогийн мат гудас биш өөрөө ямар нэг дэвсгэр дэвсэд хийсэн ч хөдөлгөөн хийж эхэлсэн ч одоо хувь хүн өөрөө эрүүл байх үндсүүдэд тавьж эхэлж болдог. Хамгийн эхлээл наазынхан шууд нурууны өвдөлт буурч эхэлдэг, сар хийгдэл нурууны өвдөлт буурч эхэлдэг, стресс буурч эхэлдэг, хоол боловсруулах эрхтэн үйл ажиллагаа одоо тогтворчиж эхэлдэг гэж үзэж байгаа. За тэгээд ханаад вирусоор өвчлөх ч юм уу бэлгийн замын хүртэл өвчин ингээд хувь хүнээс өөрөөс нь шалтгаалж байна гэж бидний зүгээс үзэж байна. За тэгэхээр одоо гадуур явсан бохир хувц сунар гутал хувцсыг маш цэгцтэй байлгах. За тэгээд одоо тэр өөрөө хувь хүн өөртөө дэг журамтай байх. Тэгээд энэ дээр йогурт жишээ нь ингээ хичээлээд одоо би өөрөө жишээ нь ер нь болвол гэртээ хийж эхлснээсээ хойш тооцоход 5 жил болж байгаа байхгүй. Тэгээд өвлийн уйлралч байна уу бүх уйлралт ингээд ханаад томог ерөөсө хүрхгүй байх боломжтой байгаад. Би ер нь баг сүүлийн үед ханаад хүрхгүй маш их удаж байгаа. Инхээр энэ дээр бас боломжтой гэж харж байна. За гадаадд болохоор хүмүүс очиод ингээд идэгчээд ингээд тэр дээр болохоор илүү гадаадд очиод амраад байна гэж харж байна. Амраад эхлэнгүүт дархлаа өөрөө маш хурдтай идэвхтэй сайжраад эхэлдэг гэж харж байна. За тэгээ уламжлалт ангаах ухаан дээр жишээ нөгөө дэлхийн одоо тэр чигтэл хөрс болон агаар бүх зүйлээр одоо бохирдж байна. Тэнгүүд хоол хүнс маань хүртэл ямар хөрсөн дурууч одоо гарч ирж байгаа илээ гэдэг тэгж байгаа. Тэнгүүд
уламжлалт бид нар Монголынхаа уламжлалт хангах ухааныг илүү үндэслэж үзэх хэрэгтэй. Тэрэн дээр ер нь бол голцоо зүгээр л маш эрүүл хүнсүүд байдаг. Одоо янз бүрийн боловсруулсан сүүлийн үеийн ундаа те чихэр жимс эдгээр ерөөсөө оролцуулахгүй байхад бас эрүүл одоо амьдрах боломжтой гэж харж байна. За баярлалаа. Та үлдсэн хугацаагаа эсвэг хугацааны дээр ашиглаж болно. За одоо 4-р мэтгэлцэгч. Зөв. За одоо яг бидний өнөөдөр ярилцж байгаа сэдв бол хувь хүнээс шалтгаалсан болон шалтгааллахгүй зүйлийг ялгаж ярьж байгаа шүү дээ, тий. Тэр энэ дээр чухал да одоо шилхаараа одоо эрдсийн минералын одоо тэжээлийн доройтолтой хөрснөөс тэжээлийн доройтолтой мал үүсдэг. Тэжээлийн доройтолтой ургамлууд үүсдэг байхгүй. Одоо өвчтэй ургамал, өвчтэй мал хөрснөөс үүсдэг юм байна. Тэгэхээр хэрвээ одоо бид нар чинь одоо ургамал махал идэж байгаа шүү дээ үүндээ бидний үндсэн хоол. Тэгээ тэндээс бол өвчтэй хүн үүсдэг. Одоо ийм бүхэл бүтэн ийм байгалийн цикл байна. Тэгэхээр эн чинь эцсийн дүндээ бид нар одоо хог хаягдал бүх юм янз бүрийн ингээд одоо ус руу гол руу хөрс рүү ингээд штагаад хаяад байгаа болж эргээд бидний эрүүл мэндэд ингээд шууд 100% занал хийж орж нөхцөл энэ байдаг. Тэгээд одоо хэвийн бус хөрснөөс хэвийн бус ургамал, хэвийн бус амтан үүсгэн тэндээс одоо бидний бие бодвол нэг тийм эмзэг одоо өвчин дөртөмхийн бие үүснэ. А дээрэс нь ийм бие байгаа тохиолдолд бидний майнд буюу ухамсар хэвийн байх юмш боломжгүй байдаг. Шууд нөлөөлдөг. Түрүүн тэр түргэн хоолны жишээ гарч шүү дээ. Түргэн хоолыг яг үндэ орчны стресс гэдэг. Асар их стресстэй орчинд хүн дахгүй учраас тусанд хүний сахар хэлбэлзээд шууд хамгийн амттай юм байж болох, юу байж болох гар нь сундаг байхгүй. Тэр дуртайдаа биш. Тэрс чи идэж үтсэн одоо биш байгаа шүү дээ. Анхны идэж үтсэн таалагдаад дараагийнхаа шууд явах жишээ нь. Тэр энэ бол яалтгүй орчны одоо хүмүүсийн зан харилцаанаас үүдэж байгаа орчны нөлөө байна. Гадаа утаа униар байна, дуу чимээ. Энэ болохоор хүний тархийг асар их ядраадаг учраас сахар хэлбэлзүүлээд эцсийн нүдэ нөгөөх нь бодисоо зүгээр хаана хурдан түргэн цусан шингэж болох юу вэ? Шууд гарын явуулж байгаа байхгүй. Тэгэхээр ийм бас нөлөөллийг бид тооцож явах хэрэгтэй. Тэгэхгүй зөвхөн хувь хүнээс буруу сонголтоо юусоо болохгүй байхгүй. Нэгдүгээрт нь, хоёрдугаарт нь одоо энэ хараа бид нар ингээд хөрсийг бол за явах бай манай Монгол одоо өргөн удам сайхан нутагтай. Гэхдээ энэ хараа энэ хоттой ингээд багширцсан ингээд нэг тийм зай талбайг болцсон юм шиг те. Одоо бусад улс орнтой харьцуулахад их тийм шахалдаж амьдарч байгаа байхгүй. Тэгэд энэ хотын талбай чинь тэр чигээрээ бохирдсон байна. Улаанбаатар хотын хөрс нь 88% тэр чигээрээ бохирдолтой. Бүр нянгийн бохирдолтой гэж гарсан. Бүр хит их бохирдолтой гэсэн үг шүү. Тэгэхээр та нар одоо гудамжинд явж байхдаа яг үнэндээ шороо тоос босохгүй явахыг хичээх юм бол баруун эрүүл мэндэд анхаарч ин гэсэн үг. Тэгээд хавар намар 100 юу болж байгаа. Тэр чигээрээ урсаад тэр чигээрээ гутлууцсан чинь наалдаа явж шít. Ор болгондоо гутлаа угаадаг хүн хэд байгаа юм тий. Амьсгалаар чинь зөв зөвшөөрөлгүй орж штэ. Таны арьсаар чинь нэвчиж штэ. Хүүхчид чинь янз бүрийн бороо орохор чинь нэмгэн нүцгэн уцтай явах байсан ш. Өвлийн уцтай 100 яваад иж чадахгүй штэ бид нар. Тэр энэ бол хүссэн үсээгүй энэ орчин чинь бидний эрүүл мэнд зүгээр л ингэ гар дүрээд ороод иж байгаа байхгүй. Энийг бол нэг хүн хийж чадахгүй учраас нийтийн ухамсар энэ дээр заашгүй байх хэрэгтэй. Бид нар бол төрийг хараад иж юусоо болохгүй хүн болгон нэгдээд яаж одоо хог турхан одоо энэ хаягдлыг ингээд цэвэрлэгсэн жоо ямар нэгэн зохион байгуулалтанд ордогсон ч заавал юм хийхгүй бол эн чинь архихгүй олон жил яваад байгаа байхгүй. Тийм учраас одоо түрүүний хэлсэн Улаанбаатарын үндэсний усны энэ худгууд дээр хийсэн шинжилгээ дандаа муу гардаг. Тэгээл ямар нэгэн арга хэмжээ сайжруулахгүй болохгүй шүү дээ хүний эрүүл мэнд аюултай юм чинь. Дахиад муу гардаг. Энд чинь засагдахгүй байгаадаа хэлээд байгаа байхгүй юу. Тэгэхээр энэ дээр нэг чухал юм юу гэхээр хараа өнөөдрийн таны хайсан тэр хог хаягдал янз бүрийн муу муухай чинь хөрс рүү орноо. Хөрсний чинь доор юу яж байгаа гэхээр уусгагчд маш том ус явж байна. Ус бол бүх хэмийг өөртөө уусгаж авдаг. Тэр ус чинь эргээд яаж байгаа ууршаа дээшээ агаар болж байна. Амьсгалын зам руу ч орж байна. Тэгээ ус агаар хөрс гэдэг юм чинь нэгчдүү гурав шиг юм хосолж ажилдаг учраас зөвхөн би өнөөдөр муу муухай хийгээгүй нөгөө юм орхиж болохгүй байгаа байхгүй. Тэгэхээр ийм их өргөн одоо хүмүүсийг би хараасаа гэж бодож байна. Мэдээж хувь хүний эрүүл мэнд өөрөөс нь шалтгааллах боловч ийм юмд бол зөвхөн хар амиа бодож ирсэн болохгүй. Олон нийтийг урайлсан ямар нэгэн зүйл хийж бид нар энэс салахгүй бол жийс салахгүй байгаа даа шүү дээ. Тэгэхээр энэ эцсийн дүндээ одоо нийт зүгээр түрүүн агаар гэж одоо хэлэхэд одоо манай багш хэлж байна л да. Зүгээр 10% нь өхлийн 10% гэж шүү дээ. Өгч байгаа хүмүүсийн 10 одоо 100 хүний 10% л агаараас болж өгч чинь гэсэн үг шүү дээ. Жишээлбэл бид нар хөрсний бол усны бохирдыг тооцохгүй байгаа. Яг тэр бүх юмд орооцолцсон байхгүй юу? Тэг хитрхийх өргөн сэдв учраас эндээс болж хэдэн хүн хохироод байгаа юу болоод байгааг тооцоолох одоохондоо яг уснаас болоод бохирдлоос нь болоод тэнд дотор байгаа хүнслээс болоод хар тугалгаас болоод кадминаас болоод яг тэдэн хүн өгсөн байна гэдэг юм байхгүй байгаа байхгүй юу? Тэр эн чинь болоод ингээд чимээгүй өөхөх тоо гарч ирэх хүртэл бити идэхгүй гэсэн үг одоо биш шүү дээ. Тийм. Тэгэхээр энэ яг үндэ маш чухал сэдв юм аа. Тэгэхээр орчин дээр бол ингээд одоо жишээл хүнд байна хүний биеийн дотор хүнд металл орчих юм бол нэг зөв хоол идээд яг үндэ гарчдаггүй. Энэ тусдаа уур ууж иж, тусдаа эмчилгээгээр явж иж олон сарын турш хичээсийн үр дүнд энэ гардаг байхгүй юу? Тэр ийм юм тараа зөв хүн нэрвэлчихэж байгаа юм. Гэтэл нялхбалчир хүмүүсийн яахан том хүмүүс өөрсдөө амьдаа арчаад байд юм байж. Тэр хүмүүс яах гэж байгаа. Хөгшин хүмүүс яах гэж байгаа. Эдийн засгийн боломжгүй хүмүүс яах гэж байгаа. За 4-р мэтгэлцэгчд баярлалаа. Их ойлгомжтой тайлбар хэсэг явлаа. За арай одоо 2-р мэтгэлцэгч маань үлдсэн хугацаагаа ашиглаж байна. За
хоол хүнснээс жишээ нөгөө хоол хүнсэн дээр илүү одоо эсрэг бог маань яаж л та үндэслэж л та. Тэнгүүд хоол хүнс бид нар нөгөө одоо энергийнхаа 100% энерги гэж үзэхэд тэрний хэдэн хувийг одоо хоол хүнснээс авдгийг, хэдэн хувийг юунаас авдгийг гэхээр амьсгалаар хүртэл өөрийгөө тэжээж идэг. За тэгээ хоол хүнснээс жишээ нь 20% өөрийгөө тэжээж идэг гэж үздэг. Тэгэхээр энэ дээр болохоор жишээ нь үнэхэрийн бохирдолтой хүнс хэрэглэлээ гэж үзье. За та ганцхан асуулт асууж бол. Асуулт биш энэ дээр хэлье. Энэ хараа ерөнхийдөө бидний хоол хүнс бол их үнэхээр нарийн бүтцийн үнэн. Гэтэ энэ одоо мэдээж хараад хоол хүнсний хэрэгцээс ангижирна гэж процесс явдаг байхгүй хүний бие дээр. Тодорхой хэмжээний одоо нөгөө ухамсарт сэтгэл дээр ажиллаад илүү л эрчим зарахгүй байх юм хаацсан. Ийм хүмүүс дээр хоолны хэрэгцээ багасна үнэн. А гэхдээ энгийн хүмүүс дээр үгүй. Эдгээр чинь бизнес маш хамаартай. За та яг энэ поинтыг өөрийнхөө нэмэлт асуулт хариулт хэсгээр тайлбарлаад ингээс явж болно. Асуулт маягаар асуусан ч болно. За хоёрдугаар мэтгэлцэгчийн зөвхөн энэ дэр. За тэгээд ямар тодорхой хэмжээнд бохирдлоо одоо хор одоо бид орж ирлээ гэж үзэхэд тэрийг одоо хөдөлгөөнөөр бол детокслох бүрэн боломжтой гэж үздэг. Өдөр өдөртөө хөлсөөр гадагшлуулах, өдөр өдөртөө усанд орох, арьсыг цэвэрлэхтэй эдгээрийг одоо йог дээр бол маш дэлгэрэнгүй одоо хичээл дээр орж өгдөг. Тэгээд жишээ нөгөө одоо бохирдолтой орчинтой байлаа гэхэд утаатай өвлийн улиралд байлаа гэхэд йог дээр болвол йог ч одоо 5000 жилийн өмнө үүссэн юм эрүүл мэндийн систем байгаад байгаа. За энэний дараа пилатес болохоор 100 жил болж байгаа. Тэгээд ингээ хамгийн одоо харьцангуй залуу систем гэж үздэг байхгүй юу? Эрүүл мэндийн. Тэгэхээр энэнгээр хичээлснээр яах вэ гэхээр йог дээр болохоор харьцангуй астм гэдэг өвчин эрүүл мэндээсээ тайлбарлахаар ерөөсөө одоо эмчлэхэд маш хэцүү өвчин гэж хэлдэг. Астм маань болохоор өөрөө дархлааны догогдол гэж үздэг. Тэгэхээр энийг хүртэл йогоор эмчлэх боломжтой гэж үздэг. Тэгэхээр бүгдийг нь ер нь боломжтой хувь хүн өөрөөсөө шалтгаалаад хөшин настай нөх хүүхдээ нөх тэр бүгдэн дээр ингээ анхаарад өөрсдийнхөө ойр тойронд байгаа бүх хүн дээр ингээ анхаарад явчвал өөр дээрээ болон тэдгэр хүмүүс дээр анхаараа явчвал ингээд цаашаа даашаа одоо эрүүлжих боломжтой гэж харж байна. За баярлалаа. За мэтгэлцээний нэмэлт тайлбарын хэсэг энэ үрээд өндөрлж байна. Харин одоо мэтгэлцээний дараагийн хэсэг буюу 1-р мэтгэлцэгч болон 3-р мэтгэлцэгчийн хооронд нэмэлт асуулт явна. За нэгнээс асуулт асууж болно. За тэгээд өөрийнхөө одоо үзэл баримтлалыг баяжуулаад бас ярьж болно. За тэгэхээр 1-р мэтгэлцэгчээс эхлэе. За нөгөө талаас асуухлаар надаас хэд хэд асуулт байна л да. Одоо жишээлбэл дэлхийн эрүүл мэндийн байгууллагын тодорхойлсноос те тухайн хүн зан үйлөө өөрчлснөөр одоо зүрх судасны өвчснөөс 80%-аар багвардаг. За чихрийн шидэнгээс 90%, хор тавдар үсгээс одоо 30-аас 50%-аар те сэргийлэх боломжтой гэж байгаа. Тэгвэл та энэ тал дээр юу гэж бодож байна? 1. За хоёрт Улаанбаатар одоо тухайн орчин нөхцөл хортой байгаа тухайн хүмүүс өвчж гэж. Тэгвэл нэг одоо хортой нөхцөлд нэг нөхцөлд амьдарч байгаа хүмүүс тэгвэл эдгээр хүмүүсүүдийн яагаад зарим нь эрүүл байгаад байгаа, зарим нь яагаад өвчтэй байгаад байгаа. Та энэ тал дээр өөрийнхөө талаас юу гэж бодож байна? Иймэрхүү асуулт. За баярлалаа. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын тодорхойлолтоос гадна бас Америкийн CDC буюу өвчнөөс урьдчилан сэргийлэх төвөөс бас тийж тодорхойлсон байдаг. Тэгэхээр бид нар яг энэ нөгөө хувийнээс хамаарна гэж тэгж шүү дээ. Тэгэхээр нийт ер нь бол өвчлөл гэдэг талаас яриад байна. Эндээс гадна энэ тодорхойлолтын цаана бол урьдчилан сэргийлэлт гэж байгаа. Тэгэхээр бид нар яг нэгэнд өвчлсөн хойно гэж ярьж байгаа хэдий ч яаж хэрхэн эрүүл удаан амьдрах вэ гэдэг юм гол илүү шалтгаан бол илүү орчинтой холбогдно гэж үзэж байгаа. Тэгэхээр эрүүл мэндийг дэмжих, урт наслах, удаан наслах гэсэн юм гол шалтгаантай байгаа. За хоёрдугаар асуулт нь болохоор яг ижилхэн орчинд, бохирдолтой орчинд зарим нь яагаад илүү хүн тусаад байд юм бэ гэдэг юм. Тэгэхээр энд бол маш олон хүчин зүйл байгаа. Нэгдүгээр тухайн хүний бусад нөлөөлөх хүчин зүйлс нь харилцаа адилгүй байгаа. Яагаад тэгэхээр яг хөтөлцөөд ижилхэн нэг газраар яваагүй. Тэгэхээр ижилхэн орчинд байгаа ч гэсэн бид нар одоо нэг хотод амьдарч байгаа ч гэсэн нэгдүгээрт бидний удамшлын өгөгдөл ялгаатай тэ түрүүн хэлсэн. Тэгэхээр нэгдүгээрт бидний удамшлын ээж аваас өгөгдсөн мэдээлэл өөр. Хоёрдугаарт энэ өртөлт бол хөв хүн болгонд харилцан адилгүй байдаг юм аа. Тэгэхээр энэ гарч байгаа энэ судалгаа тоо баримтууд бол хэвчлэн нөгөө хонх хэлбэрээр буюу нийт хүн амын 95% нь бол ерөнхийдөө ингэж өртөн шүүд. Дээд доотлын 2.5% нь бол нэг бол хэтэрхий эмзэг, нэг бол хэтэрхий бас төсвөртэй байх боломжтой гэсэн юм тархалтын загварыг бол. За баярлалаа. 3 дугаар мэтгэлцэгчид нөгөө талаас асуух асуулт юу байна? За энэ дээр нэг асуулт байна. Тэгэхээр одоо жишээ нь бид нар ингээд өөрчилж болох уу, өөрчилж болохгүй гэсэн бидний одоо хяналт контрол яриад байна тийм. Тэнгүүт миний бодож байгаагаар бол хувь хүний зан үйл гэдэг бол хамгийн хэцүү
солиход өөрчлөлт бол хамгийн хэцүү тий. Тэгэхээр энэ дээр та бүхэнд ийм батлагдсан арга байна уу? Одоо нийгмээр нь хувь хүний зан үйлийг өөрчлөх практик онол гэж байна уу? Онол одоо нэгэнт одоо тамхи татдаг хүн байлаа гэж одоо тамхинаас гаргах тийм батлагдсан яг тийм стандарт шилдэг арга шалгарсан арга байна уу? Тэр нь байгаа бол эсвэл тийм онол байна уу? За энэ тал дээр болохоор ерөнхийдөө болохоор яг тийм батлагдсан арга жишээлбэл энэ дэр хөдөлгөөн тасгал хөдөлгөөний авч үзье. Идэвхтэй тасгал хөдөлгөөн тий бид нэр идэвхтэй тасгал хөдөлгөөн хийснээс одоо стрессээс ангид байна. Тухайн зүрх судасны өвчтөж болоод одоо артерийн даргалт гэсэн мэтлээ нэгдүгээр зүрх судасны өвчл заман дээрсэн сахар эдгээр өвчнүүдэд тусах эрсдлийг бууруулж өгч байгаа. Эдгээрүүд нь одоо тухайн энэхүү эрүүл зан дадал зуршил нь тухайн энэхүү өвчнөөс үүсэх одоо нэршлиг бууруулж шүү гэдгийг одоо эдгээр зүгээр энгийн нэг жишээнээс бол харагдаж байна. Төмөний ялгаагүй хоол энтер гэдэг эдгээрүүд харж өгч. Нэмэлтээр өөр асуулт асууж болох уу? Та нэмэлтээр нөгөө асуулт гэхээс илүү нөгөө өөрөө тайлбар тавиад ингэ явж байгаа. Яг өөрийнхөө цагаасаа одоо шеэрлээд асуулт асууж байгаа юм бол нөгөө хүн чинь хариулахдаа өөрөө чинь цагийг ашиглангаа хариулж болж байна. Тийм үү. Алингээр нь явах вэ? Сүүлийн харна. Асуунгаа яач. За тэгвэл цагаа дундаа хэрэглэмээр байгаа юм тий. За окей. За асуулт асууч. Танай багийн хувьд гэх юм бол тухайн хүний эрүүл мэндэд орчин нөлөөлөд байна гэж байна. Одоо тухайн агаарын бохирдолтой ус, газар шороо тэгвэл энэ орчныг бохирдуулаад байгаа зүйл чинь хүмүүс бид нар өөрсдөө эзэдээ. Одоо бид нар энэ байгаль өмнө юм бохир байгаагүй. Эдгэрийг бид нар л ингэж бохирдуулж одоо хүмүүсийн өөрсдийн ухамсарл эрүүл мэндийн боловсрол гэсэн үг байхгүй. Тэгвэл бид нар энийг бохирдуулж болсон юм чинь ягаад бид нар энийг өөрсдөө эргүүлээ сэргийлж болохгүй. Жишээлбэл говь цөлжөөд байна. Ус багасаад байна. Тэгвэл эдгээр ягаад бид нар энийг мод тариад хүчил төр цэвэр агаар бэлдээ тэр орчныг ягаад илүү бохирлыг багасгаж болохгүй гэж та энэ тал дээр юу гэж бодож байна? Тэгэхээр орчин бол хүн хаана байна? Ер нь бол тэнд бохирдол байгаа. Хүн хаана байна? Агаар хөрс ус бохирдож байдаг. Тэгэхээр эцсийн шалтгаан бол хүн өөрөө байгаа. Тийм учраас олон улсад бол энэ хүний эрүүл мэнд, орчны эрүүл мэнд, мал амьтны эрүүл мэнд бол нэг юм аа, нэгдсэн зүйл юм аа. Ерөөсөө хооронд нь салгаж болохгүй гэсэн юм үзэл баримтал бол шинээр дэлгэрчээд байгаа. За баярлалаа. За харин одоо нэмэлт асуулт үргэлжилж байна. 2 дугаар энэ дөр болон 4 дугаар энэ дөр ийм мэтгэлцэгчид нэгнээсээ асуулт асууж тайлбар тавина. За энэ удаа 4 дугаар мэтгэлцэгчээс эхлэе. Та нотлох талаас юу асуумаар байна? За одоо жишээл яг ийм л дээ мэдээж эрүүл мэндэл өөрөөс хамаарж байгаа ойлгомжтой. Тэгэхээр одоо хөдөлгөөний жишээл хөдөлгөөх боломжгүй хүмүүс байдаг. Ямар ч боломж байхгүй. Хоол боловсруулах замын бэрхшээлтэй хүмүүс байна тий. Одоо идэх боломжгүй. Ийм хүмүүстэр тэгвэл ямар аргамж авах нь илүү зөв юм бэ? Тэр хүмүүс дээр болохоор одоо йог маань хөдөлгөөн маань ер нь бол 2 дахь жимчлэх зүйл дээр орж ирнэ. Нэгдүгээр ямар уу гэхээр одоо бие махбодод тулсан бүр ингээд заавал эмнэлгийн тусламж авах хэрэгтэй болоод эмнэлгийн тусламж авах кейс бол эмнэлгийн тусламж шаардлага уулцсан гэжтэй байгаа хүн дээр ярьж байгаа. За тэгвэл ер нь бол бас энийг боломжтой талаас нь харж байгаа. Йог маань жишээ нь бүр ингээд сандалтай йог гэж хүртэл байдаг. Тэгэхээр баг багаар хөдөлгөөнийг дадуулах. Ялангуяа бүр пилатес маань болохоор бэвцсэн гэмтсэн хүмүүст зориулсан юм хөдөлгөөн заслаад байхгүй. Бэвтлийг баг багаар бууруулах, булчингийн өвдөсөлт тонусыг баг багаар эмчлэх. Одоо бүр одоо эмчлэхгүй маа гэхэд өвдөлтийг дандаа өдөр тутамд нь багасгах гэх тийм хүртэл үйлчлэгээ байдаг. За 2 дугаар мэтгэлцэгч маань дөрвөөс асууж болно. За энэ дээр одоо байгаль орчноос шалтгаалаад ингээд хувь хүн эрүүл байхтай айгу боломжгүй байгаад байна гэж хэлж байгаа шүү дээ. Тэгэхээр хувь хүн өөрөө нөгөө хувь хүн эрүүл байхын тулд одоо тэр байгаль орчноос шалтгааллахгүйгээр хувь хүн жишээ нь ингээд эрүүл байхын тулд 40% нь өөрөөс нь шалтгаалж ийн гэж байгаа байхгүй. Бусад одоо 60% нь хуваагдаад орж ирж байгаа. Тэгэхээр эднэрийг жижиг хувь дэмчин ер нь бол боломжтой гэж хараад байгаа. Тэгэхээр энэ дээр та бас нэмэлт юу гэж бодож байна? Яг ийм л дээ. Одоо байгаль орчин хувь хүн өөрөө анхаарал тавихаас илүү чухал гэж ийм цаг үе бас үүснэ. Нийгмийн явцад олон хүмүүс янз бүрийн оронд амьдарч байна те. Үнэхээр одоо орчин их бохирдолтой газар бол яаж хичээгээд одоо тухайн орны өвчлөл буурдаггүй. Энэ ч бол статистикээр харагдаад байгаа байхгүй. Тэгэхээр хэрвээ буурах боломжтой өөртөө анхаарсараа буурчдаг бол одоо зөвхөн өөрийнхөө амийг бодсороо буучж болоод байна шүү дээ. Гэтэл тийм боломжгүй нөхцөл буюу тийм тухайн хүндээ илүү ачаа өрүүлж ийн гэсэн. Байгаль орчноос болоод одоо орчин тойрноос илүү тийм стресс
нэмэлт ачаалал, нэмэлт шийдэх ёстой, нэмэлт цаг гаргах ёстой зүйлүүд учраад байгаа учраас энэ хүний эрүүл мэндэд сөргөн болж байгаа байхгүй. Нэг хүн дээр гэж харахаас илүү ингэж хараад байгаа байхгүй. Нэг хүн өөрийгөө эдгээгээл эхлэнгуут ойр орчинд маш их нөлөөлж байна. Энэ болохоор бүр ингэ практик яг одоо хичээл дээр манай харагдаж байгаа. Энд дээр нэг чухал бид нэр анзаарах ёстой зүйл юу вэ гэхээр хүн болгон яг адилхан биш. Зарим хүн бол өөртөө илүү анхаарч чадна. Одоо илүү сэрцэн одоо анхаарах гэсэн боломжтой хүмүүс бол анхаарна. Гэхдээ хүн болгон тийм биш байхгүй. Тэгээд энэ дээр зааш эдийн засгийн нөхцөлд орж ирнэ. Заавал одоо энэ нийгмийн ерөнхий өөрийнх нь уур амьсгал бас орж ирнэ. Бид нэр ерөнхий Монгол хүний юмыг одоо ямар төвшөнд ойлгох чадвартай аль хүртэл таньсан мэдсэн шинжлэх ухааны ойлголтууд, үндсэн ойлголтуудаа хэр танилцсан гэдэг яг үндэ маш олон асуудал хамардаг байхгүй. Зөвхөн нэг ганцхан мэдлэгийг одоо олж авчаад тэрүүгээр ингэ нэмэх асуудал байхгүй. Ер нь айгүй онлайн бүр нээлттэй болсон дээр улбаалаад тийм баа штэ. Бүх хүмүүс илүү нээлттэй мэдлэгтэй болж байгаа. Тэгээд энэ дээр бясалгал гэдэг юм илүү хөгжиж байгаа учраас хүн ухамсараа ер нь их хурдтай хөгжүүлээд байгаа сүүлийн үед анзаарч байгаа. Тэгэхээр энэ дээр айгүй хурдан бүгдээрээ хөгжих боломжтой байна. Хурдан энэ байдлаас гарах яг интернет бол давуу тал. Гэхдээ үндэ харагдаад одоо энэ хүний нэг тийм суур эрүүл мэндийн сайшгүй шаардлага шүү дээ, нэг амрах, одоо зөв хооллох, энэ сэтгэл санаа тайван байх, нойр бүтэн байх энэ шаардлага хангагдаагүй үед яг үнэндээ ухамсарын хөгжил ерөөсөө яригддаг. Энийг ер нь бас нөгөө энэ талаас нь хараад байгаа шүү дээ. Одоо хөрөнгө мөнгө санхүү шаардлагагүйгээр гэрээсээ бас эднэрийг авах боломж бас байгаад байна. Гэхдээ одоо хараа ийм байхгүй юм их олон талтай л да ганцхан талаас нь боломжтойгээ байн хараад их юм бол ягаад хүн болгон бас шийдэх тодорхой хэмжээнд бас нөлөөлөх юм бас хэцүү байхгүй. Тэгэхээр яалтгүй манай улсын эдийн засгийн зөвхөн хараа өнөөдөр бид нэр хөрс ус агаарын энэ одоо бохирдол яаж эрүүл мэндэд нөлөөлж байгааг ярьж байгаа боловч яг үүндээ хараа энэ интернетийн хэрэглээ, утасны хэрэглээ, энэ донтолтууд дээрэс нь энэ нийгмийн сэтгэл зүй, хүмүүсийн өөрсдийн хоорондын харилцаа нэг асар их олон бидний яригдаагүй зүйл бас нөлөөлж байгаа байхгүй. Тэгэхээр энэ бол үнэндээ яна нөгөө ухамсар нэлээд хөгжсөн хүмүүс төр ингээд юм авах гээхий ухаанаар хандаад амьдралаа хэрэглэж болох ингээд одоо мэдлэг болж байгаа юм шиг боловч яг үндэ ихэнх хүнийг ойлгохгүй. Тэгээд сайн тэжээлтэй биетэй хүн дээр тархивын ажилтдаг ер нь бол хүлээж аваад аливаа юмыг үйлдэл болгох чадвартай байдаг байхгүй. Гэтэл тийм биш бол хараа өнөөдөр түргэн хоолоор хооллож байгаа хүн маргааш нь бол ингээд цэсэнд сахар огцон манад ирэхин цаад хичнээн хэрэгтэй юм хэлжсэн ч гэсэн энэ юу вэ гэж шууд тархи нь өнгөрөөдөг байхгүй. Хүлээж авах боломжгүй гэсэн. За танд бас дүгнэлтийн ихтгэлийн хэсэг гэж бас байгаа. Заримдаа одоо мэтгэлцээний дараагийн хэсэг биш чи дараагийн хэсэг бол дүгнэлтийн хэсэг. За тэгэхээр мэтгэлцээр нь ямар хөө болж өрнөвөө те. Үнэхээр орчин хүний одоо эрүүл мэндэд нэг нөлөөлдөггүй маа. Хувь хүнээс илүү шалтгаалдаг гэдэг одоо дүгнэлтийг хийнэ үү мэ 2 дугаар мэтгэлцэгч өөрж байна. Тэгэхээр таны хувьд яагаад энэхүү мэтгэлцээний хугацаанд те эрүүл мэнд үнэхээр хувь хүнээс илүү шалтгаалдаг вэ гэдэг одоо яг нөгөө талынхаа яриагч гэсэн багцлаад дүгнэлтийг хэлээ хийнэ. Хувь хүнээс илүү би өөрийнхөө одоо байр суурин дээр айгүй бат зогсож байна. Хувь хүнээс бол маш их зүйл шалтгаална. Хамгийн наад зах нь халдварлах байдлуудыг сэргийлж болж байна. Тэгээд хамгийн наад зах нь одоо үе мөчний өвдөлтүүдийг бол угаасаа бууруулж болж байна. За тэр хотод дотоод эд эргэтнгүүд хямарсан 5 цол эргэтэнтэй хямарсан үед болвол одоо хоолоороо бас засч болно. Тодорхой хэмжээнд бүр тийм одоо бид нар тактикта туртал одоо тийм хэцүү хоолтой бол болчоогүй. Мах маань тодорхой хэмжээнд хөдөө орнотгоос ирж байгаа мах маань хайцангуй чанартай байгаа. Тэгэхээр боломжоороо гарц гаргалгааг одоо болох талаас нь илүү харж өөр дээрээ ажиллавал илүү эрүүл байх боломжтой. За баярлалаа. За одоо дараагийн мэтгэлцээний дүгнэлтийг хийнэ үү мэ? Хязгаах багийн багийн ахлагч 3 дугаар мэтгэлцэж өөрж байна. За тэгэхээр таны хувьд яагаад орчин илүү чухал байваа энэ мэтгэлцээний хүрээнд? За бусад элтгэгч нартаа бас баярлалаа. За миний зүгээс бас давхар өөрийн 3-4 дүгнэлтийг танилцуулъя. Нэгдүгээрт ер нь бол аль манай эртний өмнөх 5-6 дугаар зуунд Гиппократ эрдэмтэн тухайн хүн амыг судалмаар байгаа бол эрүүл мэндийг судалмаар байвал ууж байгаа ус, амьсгалж байгаа агаарыг хамгийн дөрөнд судлаарай гэж хэлсэн байдаг. Тэгэхээр энэ бас яагаад чухал вэ гэдгийг онцолж байна. За дээрэс нь бид юуг өнөөдөр бас анзаарваа гэхээр бид зөвхөн энэ биет орчин яриад байна. Гэтэл биет бус буюу нийгэм сэтгэл зүйн орчин бол бас бид нар зайлшгүй хөндөх ёстой байна гэдэг юм сэтгэл төрлөө. За 3 дугаарт бүх гишүүд ярьлаа. Өөрчилж болох үс буюу modifiable, not modifiable гэсэн юм байна. Тэнгүүд бидний одоо хамгийн түрүүлээд гараад хийж болох юм бол сайжруулж болох юм бол орчны зүйлс байгаа. Жишээ нь мод тарьж болж байна. За агаар цэвэршүүлэгч байж болж байна. Ямар нэгэн түлшээ сольж болж байна. Тэнгүүд бусад энэ бид нар удамшлын материалаа тэр бүр өөрчилж болохгүй. Энэ боломж бага байгаа байхгүй. Тэгээд зан үйлээ өөрчлөх бас хэцүү. Яагаад бол бид нар байнга л нэг хэмнэлээр явдаг учраас энэ бол өөрчлөхөд бас нэлээд хүндрэлтэй. Тэгэхээр энэ дээр бас бид нар систем одоо эрүүл мэндийн
тусламж үйлчлэг муу адилхан систем тогтцсон юм чинь нэгэнд бид нар маргааш өөрчлөх боломжгүй шүү дээ. Тэгэхээр энэ бол хугацаа нэлээд шаардлагатай. Тэгэхээр бид нар эренблэх юм бол орчноо төрүүлээд сайжруулчихвал бас үр нөлөөнд гараад ирэх юм болов уу гэж бодож байна. За сүүлд нь эцэст нь хэлэхэд энэ нөгөө орчны нөлөөлөл бол хоёр янз байгаа тийм богино хугацааны болон удаан хугацааны гэдэг. Төрөүний жишээ бол гадагшаа яваад ингээд аргацаас нь арга шүү дээ тийм богино хугацааны. Тэгэхээр удаан хугацаанд бол бид нар бол баг өөрсдөө туршилтын амьтад болоод ингээд Улаанбаатар хотод ингээд өртөж штэ. Бараг ийм хот байхгүй тийм дэлхийд бохирдлоороо тэргүүлдэг. Улсынхаа тал нь ингээд энэ маш ноцтой бохирдолд өртдөг улс хот бол байхгүй дэлхийд. За энэ. За баярлалаа. Харин одоо нотлох талын сүүлийн дүгнэлт буюу те яг хувь хүнээс үнэхээр шалтгаалаад байна гэсэн дүгнэлтийг хин өмнө нэгдүгээр мэтгэлцэгчийг урьж байна. За тэгэхээр таны хувьд яагаад эрүүл мэндэд хувь хүний одоо сонголт илүү их нөлөөлдөг вэ? Энэ илүү нөлөөтэй гэдгийг одоо баталсан сүүлийн дүгнэлт. За. Эрүүл мэндэд нь одоо орчноос илүү хувь хүн шалтгаалдаг гэдэг өнөөдрийн сэдвээр шүү дээ. Ер нь бол нөгөө багийн мэтгэлцээс сонсгоо тий орчин нөлөөлж ийн нүгэл нөлөөлж ийн. Гэхдээ тухайн орчныг хэн үүсгэж байгаа? Хүмүүс бид нар өөрсдөө үүсгэж байна. Тэгэхээр тухайн орчноо ямархуу орчинд яаж амьдрах уу гэдэг бид нар өөрсдөө бас үүсгэж тухайн орчинд одоо бохирлыг үүсгэж болсон юм чинь тухайн орчинд бид нараас өөрчилж болно. Тэгэхээр энэ юунаас эхлэв гэхээр энэ хувь хүн өөрөөс эхлэх байхгүй. Одоо эхлээд тухайн хүн өөрөө өөрийнхөө зан төлөв өөрөө өөрийгөө өөрчлснөр тухайн одоо хүрээлэлд гэр бүл нөлөөлнө. Тухайн гэр бүл яг уу тухайн өөрийнхөө ажлын орчин ингээд нийгэм гэдэг энэ багаас илүү том руу нөлөөлөх учраас энэ зүйл болохоор тухайн хүн өөрөөс эхэлж байгаа. Тийм учраас ер нь бол хувь хүн өөрөө өөрийнхөө зан төлөвийг өөрчснөр тухайн нийгэм гэхгүйгээр ер нь бол эрүүл мэнд одоо бүх зүйлд ер нь бол өөрчлөх боломжтой гэдэг зүйлийг хэлж байна. За баярлалаа. Харин одоо мэтгэлцээний сүүлийн дүгнэлтийн хин өмнө дөрөвдүгээр мэтгэлцэгчийг хүрж байна. Тэгэхээр таны хувьд яагаад орчин илүү чухал байгаа тий? За таны цаг явж эхэллээ. Зөв. Бид бол байгалийн нэг хэсэг 5 махбодоос бүтсэн байгаль дээр 5 махбодоос өөр махбодоос бүтсэн одоо нэг хинч зүйл байдаггүй оршдоггүй. Тэгэхээр энэ байгалийн ургуулж байгаа шим эргээ бидний тэтгэн одоо харилцан бие биентэйгээ ингээд дэм тустай ингээд оршдог ийм одоо орон зайдууд бид нар өөрсдөө. Тэгэхээр одоо хамгийн чухал зүйл бол мэдээж бидний идэж ууж байгаа хоол хүнс чухал боловч эргээд энэ урт хугацаанд байгальдаа эргээд бид нар ямар одоо хор хохирол учруулж байгаа юм бэ? Орон зайг бид нар яаж бохирдуулаад байгаа юм бэ? Эндээс салах боломж байгаа эсийг бол хүмүүс их дор хүрнэ бодож үзээсэй гэж хүсэж байна. Нэгдүгээрт нь. За хоёрдугаарт нь болохоор одоо яг хөө манай монголчууд их дуулна харьцангуй бас нүүдлийн соёлтой хүмүүс шүү дээ. Одоо ч нүгэл явж байгаа хүмүүс байна. Одоо бусад суурин соёл иргэншлийг бодох юм бол бид нэр их олон нүүж яваад хаан газар ямар сайхан ургамал ургаж ийн одоо усагаар нь ямар байна илүү их сайн шинжиж таньж мэддэг юм арт юм. Гэхдээ эргээд одоо нэг газар шаваад ингээд эцсийн дүндээ суурин болоод ирэхээр нэг тийм суурин газрын соёл дутагдаад эргээд тэрэндээ бид нар өөрсдөө хордоод өвчлөлийн тодорхой хувийг нь орон зайнаас орж ирээ бүрдүүлээд үүнээсээ гарч чадахгүй одоо хорвоогийн мөнхсийг үзүүлж байгаа хүмүүс байгаад байгаа учраас энэ дээр одоо зөвхөн өнөөдрийн миний хоол өнөөдрийн миний эрүүл байх нь зөвхөн надаас хамаарна гэж байгаа боловч тэрийг чинь ойлгохгүй ч 40 хүн байгаа тэр хүмүүсийг таниулах эргээд хийж болох зүйл танаас хийж болох зүйл юу байгаа юм бэ гэдгийг бас их дотроо бодож байгаасаа гэж хүсэж байна. Өнөөдөр бид нар бол зөвхөн одоо эрүүл мэнд өөрөөс болоод одоо бусад нөхцлөөс шалтгаална гэдгийг ярьж байгаа боловч аль аль нь энэ бол ерөөсөй орхиж болохгүй хоёр тал. Бид нар эргээд өнөөдөр үр тариад маргааш нь ургачихгүй. Гэхдээ хэдэн сарын дараа та ургацсан аавна тэр таныг эргээд хийж гэн. Тэгэхээр ийм их хүүгийн харилцаатай амьдардаг ийм байгаль дэлхий дээр амьдарч байгаа учраас жоохон алсын хараатай амьдрах одоо ийм боломж байна уу гэж хүмүүсээс одоо хүсмээр байна. Одоо байгалыг бас хайрлаасаа тий. Эргээд энэ бол яг үнэндээ өнөөдрийн таны тарж байгаа мод ирээдүйд олон зуун хүний уушгинд агаар болж очих учраас нэг тийм тустай орон зайтай юм хүндлэлтэй дээрэс нь өөртөө болоод өрөөлт одоо юм ухамсар мэдлэг тараасан ийм хүмүүс одоо манай Монгол улсад олон болж иж одоо энэ улс би хөгжмөл гэж боддог. За баярлалаа. За энэ хүн нөгөө эрүүл мэнд нь орчноос илүү шалтгаалах уу, хувь хүнээс илүү шалтгаалах уу гэдэг одоо мэтгэлцээг өрнөлөө. Тэгээ ямар ч гэсэн мэтгэлцээнд миний хувьд яг нөгөө шийдэл рүүгээ илүү сайн ороод илүү нөгөө өөрөх хүсэл баримтлалаа маш сайн хамгаалж чадсан мэтгэлцэгчд бол дөрөвдүгээр мэтгэлцэгч болон нэгдүгээр мэтгэлцэгч байсан юм шиг санагдлаа. За яагаад вэ гэхээр мэдээж гаргасан аргументууд бол яг шууд өөрсдийнхөө кейсийг маш их боломжийн дэмжсэн. За ялангуяа дөрөвдүгээр мэтгэлцэгчийн хувьд болохоор дижилийн дороотлыг ярьсан. За тэгээд Монгол хүний онцлогийг ярьлаа. За мөн дээрээс нь орчны одоо жишээнүүдийг маш их ойлгомжтой тайлбарлсан. Одоо чинь гадаа байж байгаа л орж ирэхэд ийм байна. Өвлийн цагаар бас ийм байна гэд нэлээ их ойлгомжтой тайлбарлсан. За зөрүүлээд бас яг 2 дугаар мэтгэлцэгч ч гэсэн бас энд няцаалт өгсөн боловч миний хувьд бол 4 дугаар мэтгэлцэгчийн одоо яг хийсэн аргументууд бас нэлээ ихтгэл үнэмшил төрүүллээ гэж бол харж байна.
За нэгдүгээр мэтгэлцэгчийн хувьд болохоор мэтгэлцээнийг их зэгцтэй явуулсан. Ер нь яг юуг бид нэр ямар төрлийн зүйлстэй хувь хүнээс илүү шалтгаалах вэ гэдэг нөгөө зүйлсээ илүү тодорхой болгож өгсөн надад нотлох талын бас давуу тал байсан санагдлаа. За жишээлбэл улирлуудын онцлогийг ингээд эхнийхээ хэлтгэл дээр хэлээд өгсөн. За зуны улирлаар хүний онцлог бол юм байна. Өвлийн улирал бид нар яагаад ингээд өвддөг вэ гэхээр нэг орчин гэхээс илүүтэйгээр бид нар нэг махаас айдаггүй байна. Тархлааг унж байгаа үед юм байна гэдэг. За энэ улирлын шин чанартай зүйлс их ойлгомжтой тайлбарлсан. За хоёрдугаарт нөгөө нэг өвчнөөс бид нар туссны дараа гэхээс илүүтэйгээр урьдчилан сэргийлье гэдэг санааг бас яг нэгдүгээр мэтгэлцэгчээс их ойлгомжтой тайлбарлсан. За харин 2 болон 3 дугаар мэтгэлцэгчийн хувьд болохоор голцоо нөгөө өөрсдийнхөө туршлагаас хитрхийх яриад байлаа. Миний бодлоор шийдэл рүү орох гэхээс илүү йогоч нэг яриад. Тэгээд йог гэдэг санааг бол ерөөхдөө ойлгочод байгаа. Гэтэ яг нөгөө зөвхөн дасгал хөдөлгөөн бас бишээ гэдэг агуулгыг бол 4 дугаар мэтгэлцэгч маш гоё хязгаагаад ороод ирсэн л дээ. Жишээлбэл ингээд дасгал хөдөлгөөн их боломжгүй хүмүүс байна. За хоол боловсруулах хэрэгтэн тогтолцоо асуудалтай хүмүүс байна гэдэг. За энэ дээрээс 2 дугаар мэтгэлцэгч бас ницаалт өгсөн боловч одоо жишээлбэл нөгөө сандалтай йог мог гэдэг ч юм уу те. Гэтэл нөгөө йог л гэдэг жишээ стил байгаа байхгүй. Тэрээс нөгөө 2 болон 3 дугаар мэтгэлцэгч маань хоёулаа өөрсдийн хувийн туршлагаас хитрхи ярьсан гэж бодож байна. За мөн дээрээс миний асуусан асуултуудад бол жишээл бэлгийн замын алдарт өвчин гэдэг нэг юм аргумент орж ирсэн те. Энэ аргументээр бол гэхдээ ницаах тал бол нэг хангалттай хариулт миний бодлоор өгсөн гэж бодохгүй байна. Яг харахгүй нэг бол 2 дугаар мэтгэлцэгч бол энийг илүү ингээ гоо бариа явцсан. Яг энэ төрлийн өвчнг бол хувь хүн өөрийнхөө одоо ухамсараас болол ингээл тусаж байгаа. За төргөө олыг бас ингээ бариа явсан байна. За тэгэхээр яг миний хувьд бол мэдээж яг зарим мэтгэлцэн дээр бол ялталдаг зарладаг. Гэтэ энэ дээр бол зарламааргүй байна. Яг харахгүй нөгөө 4 дугаар мэтгэлцэгч бол 1 дугаар мэтгэлцэгч яг өөрсдийнхөө үүргээ гүйцэтгсэн. Тэгэхээр бас хин гондоход яхаа. Тэгэхээр мэтгэлцээний хувьд бол яг харахгүй үзэгч та шийднэ. Тэ. Хувь хүний эрүүл мэндэд орчин илүү нөлөөлөд байна уу эсвэл тэр хүний өөрийнх нь сонголт илүү нөлөөлөд байна уу? За тэгэхээр анхаарал тавин сонсон та бүхэндээ баярлалаа. Зөв мэтгэлцэн байлаа.